цаана сонсогчдод банкнаас бэлтгэгдэх таны санхүү мэдлэг подкастын шинэ дугаар хүрэхэд инхүү бэлэн боллоо. Тэгэхээр энэ удаагийн дугаараар эдийн засгийн шинжээч намын шүрмэний би Төв банкны хараат бас байдал хэмээх одоо нэг сонирхолтой бөгөөд маш чухал сэдвийн талаар бол танилцуулгаар бэлтгэлээ. Тэгэхээр одоо альва улсад одоо дэлхийн бараг одоо 190 гаруй улсад бол Төв банк хэмээх институт үйл ажиллагаа бол явуулж байна. За сүүлийн жилүүдэд Төв банкуудын хүрээнд яригдж байгаа нэг чухал асуудал нь юу вэ гэхээр Төв банк өөрөө хараат бусаар үйл ажиллагаа явуулж чадчих байгаа мó гэдэг тэр яригдж байгаа. За тэгэхээр энэ маань өөрөө юунаас эхэлэлтэй вэ гэхээр Төв банкны зорилт юу вэ? Төв банк юу зорддог вэ? Бусад одоо арилжааны банкудаас юугаар ялгаатай вэ гэдгийг бол ойлгохоос бол ер нь эхэлнэ. Тэгэхээр Төв банкны хувьд хараат бус байдал нь өөрөө үндсэн зорилтоо хэрэгжүүлэхэд хамгийн чухал нэг одоо хүчин зүйлс болж идэг. Тэгэхээр яг энэ удаагийн подкастаараа та бүхэн яг Төв банкны тухай, Төв банк нь өөрөө арилжааны банкудаас юугаар ялгаатай? За тэгээд дэлхийн одоо бусад улсуудын үндсэн зорилтууд нь юу н хаашаа чиглэлтэй юм бэ гэдэг талаар нь. За тэгээд яг нөгөө нэг гол одоо хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг улсын хурал засгийн газар дээд шүүх хийс ер нь Төв банк нь өөрөө юугаар ялгаатай? За тэгээд үүний талаар бол дэлгэрэнгүй авч үзэн. Тэгээд хараат бус гэдэг яриад байгаа боловч хараат бус байдлын хүрээнд бид нар ямар ойлголтуудыг энэ одоо подкастын хүрээнд ярих вэ гэдэг талаас бол дэлгэрэнгүй танилцуулаад за цаашлаад ер нь одоо манай улсад ч ихсэн Монгол банк болвол яг одоо Төв банкны үүргийг бол хэрэгжүүлээд явдаг. Тэгэхээр яг энэ Монгол банкны хүрээнд бол яг хараат бус байдлыг нь тодорхойлсон. За энэ чиглэлээр хийсэн хэд хэдэн судалгааны ажлууд байдаг. За үүний хүрээнд бол тодорхойлж гаргаж ирсэн хэд хэдэн асуудлууд байгаа. За ингээд энэ удаагийн подкастаа бол бэлтгэлээ. За юун төрөнд Төв банк хэмээх институтын одоо үндсэн зорилт нь юу байдаг вэ гэдэг талаас нь бүгд хаад үзье. Тэгэх юм бол ихэнх хүмүүс бол Төв банк одоо инфляцийг одоо буюу одоо үнийн түвшний доктортой байдлыг үндсэн зорилттой болгодгоо гэж авч үздэг. Нөгөө талдаа ажилгүйдлийн түвшин гэж байна. Тэ одоо жишээл бидний сайн мэддэг холбооны нөөцийн сан байна. За холбооны нөөцийн сангаас болвол Америкийн нэгдсэн улсын холбооны нөөцийн сангаас одоо инфляц бол ажилгүйдлийн түвшин яг доктортой одоо тэнцвэртэй байлгахад бол чиглэж ажилладаг. За ингээд харах юм бол яг нөгөө талаас бас яг энэ одоо Төв банк бол мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн доктортой өсөлтийг бас бий болгох чиглэлд үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг бас харагддаг. Нөгөө талдаа бас сүүлийн жилүүдэд яригдаад байгаа нэг чухал асуудал бол яг уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой бас шинэхэн зорилтуудыг бас Төв банкны тодорхой дэд зорилтууд болгож бас оруулж ирээд байгаа юм жишээг бол бас олон улсад бол ажиглагдаж байна. Тэгэхээр яг энэ Төв банк хэмээх институтын яг үндсэн үүрэг нь юу юм? За яаж одоо энэ зах зээлийг зохицуулж байгаа вэ гэдэг дээр бол яг тийм нэгцэн ойлголт бол сүүлийн жилүүд бол тийм одоо байхгүй байгаа юм. Гэхдээ 2014 онд хийсэн одоо энэ судалгаагаар ингээ харах юм бол тийм нийт 156 орны 82% нь үндсэн зорилттой болвол 82% нь одоо Төв банкуд нь одоо өөрсдийн үндсэн зорилттой бол үнийн доктортой байдал гэж бол тодорхойлсон байна. Тэгэхээр ер нь ихэнх Төв банкуд бол мөнгөний захыг одоо илүү зохицуулж явдаг. Тэгэхээр яг одоо мөнгөний бодлого за тэр дундаа одоо бодлогын хөв, за бодлогын хөвгийн коридор, за тэгээд заавал байлгах нөөц, арилжааны банкудад тавигдах одоо хяналт шалгалт зохицуултуудыг өөрчлөх замаар мөнгөний бодлогыг хэрэгжүүл зах зээл дээрх эрэлт нийлүүлэлтийг одоо удирдах ингэж явдаг. За эрэлтийн гаралтай инфляцийг эртэнгуй одоо удирдах бас боломжгүй те. За гэхдээ Төв банкнаас бол яг нэг тодорхой бодлогын хэрэгслүүдийг авч хэрэгжүүлэх замаар бол яг энэ одоо зах зээлийг бол удирдах чиглүүлж явдаг. За хамгийн наад зах нь бол бид нар бодлогын хөвг одоо өөрчлөх замаар инфляцийг одоо доктортой яг нөгөө зөвлөлт түвшинд хадгалж чаддаг. Тухайлбал манай улсын хувьд бол яг сүүлийн ковидоос хойш бол инфляц нэлээд өндөр өсөлттэй байсан. За тэгээд үргэлжлээд ер нь эдийн засгийн тэлэлт явагдсан 2023-24 онуудад. За тэгээд үүнээс бол болоод бас инфляц нэлээд өндөр өсөлттэй байсан. За 2024 онд бол инфляц нэлээд одоо доктортой байсан үед бол сонгуульт ажил давхцсан тий. За энэ үед бол бас яг бодлогын хүүгийн одоо хүү болвол 2 удаа оны ихэнд буурсан гэх мэтлээ ингээд тодорхой шийдвэрүүд бол гарсан. За тэгээд инфляц бол өндөр байгаа үед Монгол банкнаас
бодлогын хүүгээ одоо бууруулах аргыг хэрэглэхгүйгээр одоо бодлогыг одоо өсгөж инфляцийг бол багасгадаг. Эрэлтийг нэг талаасаа одоо бууруулж байна шүү дээ зах зээл дээр. За тэгэхээр нөгөө талдаа инфляц хэд бага түвшинд хамбал төв банк бодлогын хүүгээ одоо нэмэгдүүлэх замаар бодлогын хүүгээ бууруулах замаар одоо эрэлтийг өсгөдөг, эрэлтийг дэмждэг талаас дэмждэг те. Тэгэхээр энэ төрлийн бодлогуудыг бол хэрэгжүүлдэг. Тэгвэл хүмүүсийн бас за иргэдийн ялангуяа одоо хамгийн их асуудаг зүйл нь юу вэ гэхээр төв банк нь өөрөө арилжааны банкаас юугаар ялгаатай юм бэ гэдэг асуудал байна тийм. За энийг бол бид нар харах юм бол арилжааны банкуд за жишээлбэл одоо Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 14 арилжааны банк өөрөө бол ашигын төлөө байгуулга байдаг. За харин төв банк бол өөрөө ашигын бус байгуулга. За арилжааны банкуд бол мөнгөнд нэмэгдэх хөвлөж гүйлгийг гаргах эрэхгүй мөнгөний бодлого боловсруулдаггүй. Нөгөө талдаа төв банк бол төрөөс үүсгэн байгуулсан мөнгөнд нэмэгдэх гүйлгийг гаргадаг мөнгөний бодлого боловсруулж хэрэгжүүлдэг зах зээл дээр. За арилжааны банкуудын хувьд бол яг харилцаа хадгаламж эзэмшигчид нь бол иргэд аж ахуйн нэгж байдаг болвол төв банкны хувьд бол төрийн сангийн нэгдсэн дансны эзэмшигч нь засгийн газар байдаг. За банк хоорондын төлбөр тооцоог бол арилжааны банкуд зохицуулдаг бол төв банк бол зохицуулдаг. За шаардлага тохиолдолд төв банк арилжааны банкудад болон засгийн газар зээл олгодог. За тэгээд үйл ажиллагаагаа улсын хурлын өмнө тайлгнадаг. За харин арилжааны банк бол үйл ажиллагаагаа улсын хурлын өмнө бол тайлгнах албагүй. Хуцаа эзэмшигчдийнхээ өмнө тайлгнадаг юм. Тэгэхээр ер нь бол яг үндсэн бүтэц зорилго үйл ажиллагааны хувьд бол нэлээд ялгаатай. Төв банк бол нэг төрлийн зохицуулагч байгууллага байна гэдгийг бид нар харж байна. За бид нар бол үндсэн хуулийг улс орны дээд хууль гэж үздэг. За үндсэн хуулиар төрийн бүтэц үйл ажиллагааг бол тодорхойлдог. За төрийн дээд байгууллагууд нь засаглал хуваах зарчмын үндсээр хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэсэн бие даасан харилцан тэмцвэртэй байж биенийг хянах одоо тогтолцоо бүхий салаан мөчрөөл овоогддог. За тухайлбал бид нар хууль тогтоох эрх мэдэл болоод манай улсын хувьд улсын хурлд байдаг. Гүйцэтгэх эрх мэдэл бол засгийн газарт байдаг. Шүүх эрх мэдэл бол дээд шүүхэд байдаг. За харин төв банк хэмээх институт бол тухайн улсын одоо мөнгөний захыг зохицуулах, мөнгөний бодлогыг одоо хэрэгжүүлэх тийм одоо бас институт. Засгийн газар сангийн бодлогыг хэрэгжүүлдэг тийм. За тэгэхээр ер нь бол ингээ институтийн хувьд бол төв банк бол нэлээд ялгаатай юм одоо институт байх нэ гэдэг бол бид нар харж болж байна. За тэгвэл бүгдээ яг энэ төв банкны одоо үндсэн үйл ажиллагаа, зорилго, за тэгээд засгийн газар төрийн одоо дээд эрх бүхий одоо дээд байгууллагуудаас юугаар ялгаатай вэ гэдэг талаар авч үзлээ тий. За тэгвэл төв банкны хараат бус байдал гэдэг дээр бид нар юуг авч үзээд байгаа вэ гэхээр яг энэ саяны төрийн дээд эрх мэдэл бүхий байгууллагуудаас одоо үйл ажиллагааны хувьд одоо яриад байгаа мó юуны зорилгын хувьд яриад байгаа мó гэх юм шиг л хараат бус байдлыг ямар ойлголтын хүрээнд авч үзэж байгаа вэ гэдгийг бүгд хараад үзье. Тэгэхээр ер нь бол хараат бус байдал гэдээ авч үзэх юм бол одоо төв банкны үйл ажиллагаа өргөжөж тэлж байгааг хэрээр бол илүү өргөн одоо царай хүрээтэй болчихсон. Гэхдээ энэ одоо бид нар хараат бус байдлыг нь мөнгөний бодлогын хараат бус байдлын хүрээнд л авч үзнэ. За энд бол бид 3 ангилал тодорхойлж болно. За тухайлбал хамгийн ихэнд зорилгын хувьд төв банк хараат бус байдал. За тэгэхээр энэний хүрээнд бид юу авч үзэж байгаа вэ гэхээр төв банкны мөнгөний бодлогын үндсэн зорилтыг хэн хэрхэн тодорхойлох вэ гэдэг нь төв банкны хараат бус байдлыг хэмжих нэг үндсэн үзүүлэлт болдог. Тэгэхээр энэ дээр бас нэг сонирхолтой ойлголт гарч ирнэ юу гэхээр одоо зорилгын хувьд хараат бус байдал гэхээр зорилгоо төв банк өөрөө тодорхойлох юм бол хараат бусалж чинь тий. Нөгөө талдаа зорилгоо одоо бусад институтээр тодорхойлох нь зорилгын хувьд хараат болчихно. Тэгэхээр аль жишг нь илүү оновчтой вэ гэд бодоод үзэх юм бол зорилгын хувьд одоо төв банк өөрөө өөрийнхөө зорилгыг тодорхойлохоос илүүтэйгээр бусад институтээр одоо тодорхойлох нь илүү оновчтой. Жишээл Английн одоо Английн одоо төв банк бол засгийн газар зорилгыг тодорхойлж өгсөн байдаг бол одоо холбооны нөөцийн сангийн зорилгыг бол жишээлбэл конгрессээр тодорхойлуулдаг гэдэг ч юм уу. Тэг ингээд олон улсын жишгийн хувьд бол одоо төв банкуудын зорилго бол хараат байдлаар одоо тодорхойлогдох нь илүү оновчтой гэж үздэг.
За дараагийн нэг яригдж байгаа ойлголт нь юу гэхээр хэрэгслийн хувьд хараат бус байдал. Тэгэхээр одоо төв банкны хүрээнд одоо мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх хэрэгслийн сонголтоос гадна төв банкны засаглалын тогтолцоо мөнгөний бодлогын шийдвэр гаргах үйл явц зэрэг нь бол хэрэгслийн хувьд хараат бус байдал тал хамаарна. За төв банк бол өөрөө хэрэгслийнхаа хувьд бусад институтээс хараат бусаар үйл ажиллагаа явуулах нь хамгийн оновчтой хувилбар гэж авч үздэг. За 3 дугаарт нь болохоор үйл ажиллагааны хараат бус байдал. За төв банкны санхүүгийн байдал, шийдвэр гаргагчдын томилгоо, албан тушаалаас чөлөөлөх асуудал, цалин хөлсийг тогтоох арга барил гэх мэтчлэн ойлголтууд нь өөрөө засгийн газар юм уу улсын хурлаас ямар нэгэн одоо хараат бусаар үйл ажиллагаа явуулж ивэл тухайн төв банкны одоо бодлого шийдвэр гаргалт нь өөрөө одоо хараат бус байна гэж үзэх нэг үндэслэл болдог. За энэ дээр бол хамгийн одоо наад захын яригддаг асуудал нь юу гэхээр төв банкны ерөнхийлөгч өөрөө манай улсын хуулиарч дээр за олон улсын жишгч гэсэн ер нь бол харьцангуй одоо ойролцоо байдаг. Жишээлбэл төв банкны ерөнхийлөгчийн одоо бүрийн эрхт хугацаа бол нэг 6 жил орчим байдаг. Энэ маань өөрөө улсын хурал засгийн газрын хугацаантай бол яг нэг ижилхэн байдаггүй. Одоо засгийн газрын хугацаа бол 4 жил, улсын хурлаас 4 жил тий. Тэгэхээр яг энэ хугацаанаас ингээд зөвлөлдөг. За жишээлбэл нэг засгийн газар унлаа гэхэд Монгол банкны ерөнхийлөгч дагаад дундгүй байхыг бол бид нэр үйл ажиллагааны хувьд хараат бус байдал гэж авч үзэх нь байна. За тэгэхээр ер нь хараат бус байдлын хүрээнд бид нар энэ 3 үнцэн асуудлуудыг авч үздэг юм байна. За тэгвэл одоо бид нар нэг чухал одоо буюу Монгол улсын хүрээнд бол яригдж байгаа нэг асуудал юу гэхээр одоо жишээлбэл Монгол банкны шинэ ерөнхийлөгч бол сая улсын хурлаар одоо батлагдаад томилогдож байна. 6 жилийн одоо хугацаа дуусаад тий. За тэгээд энэ хүрээнд бол яг нэг 2019 онд Монгол банкнаас төв банкны хараат бус байдал олон улсын туршлага Монгол банкны анхаарах асуудлууд гэдэг ийм судалгааны ажил хийгдсэн. За энэ судалгааны ажлын хүрээнд яригдж байгаа нэг үндсэн 3 асуудлыг бол би яг энэ подкастын хүрээнд онцлохыг бол зорилоо. Тэгэхээр Монгол банк ч гэсэн яг сүүлийн 30 жил гаруй хугацаанд бол үйл ажиллагааныхаа хувьд за сайжирч чинь за тодорхой хэмжээнд хөгжиж чинь гэх мэтчлэн одоо эрэг үр дүнгууд байгаа ч гэсэн тодорхой бас асуудлууд байгаа. За тэр асуудлуудыг бас тодорхойлж за тэрийг шийдэхин чиглэлд бол ажиллах нь чухал. За нэгдүгээрт бол юу гэдэг вэ гэхээр одоо Монгол банкны үндсэн зорилтыг олон улсын жишгт нийцүүлэх. За бид нар төв банкны тухай хуулийг хараад үзэх юм бол Монгол банкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн төвтөртэй байдал гэж одоо тодорхойлсон байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө нэг талаасаа юу гэж ойлгож байгаа вэ гэхээр үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн төвтөртэй байдал гэдэг нь үнийн түвшний төвтөртэй байдал буюу инфляцийн зорилт гэж ойлгогддог нэг талаас. Хоёр дахь талаасаа юу гэдэг вэ гэхээр үндэсний мөнгөнд тэмдэгт төгрөгийн төвтөртэй байдал гэдэг дээр нь бид нар төгрөгийн гадаад валюутай харьцаа ханшийн төвтөртэй байдал гэж ойлгогддог. Тэгэхээр манай улсын хувьд бол хөгж ханшийн системийг баримталдаг ч гэсэн одоо ерөнхийдөө одоо ханшаа тийм амир одоо хатуу чангаар одоо яг доктортой төвшөнд бол барьдаггүй. Тэгэхээр ханшиг угаасаа тэгж барих нь өөрөө бас эдийн засгтаа нэлээд халтай гэж үздэг. Нэлээд олон судалгааны ажлууд ч гэсэн бас хийгдсэн байдаг. Тэгэхээр нэг талаасаа ингэж одоо Монгол банкны үндсэн зорилт нь өөрөө хоёрдмал утгатай илэрхийлэгдэж байгаа нь өөрөө одоо оролцогч талуудад за тэгээд иргэдэд гэдэг ингээд маш олон талуудад одоо буруу ойлголт өгөх за хоёрдмал утгыг бий болгох гэх мэтчлэн асуудлуудыг үүсгэдэг. Монгол банк өөрөө одоо ийм зохицуулагч байгууллагынхаа хувьд иргэдийн одоо ихтгэл маш чухал гэдэг тийм Монгол банкнаас бол одоо юу гэдэг бидний сайн мэддгээр бол эдийн засгийн өсөлтийн таамаглалыг гаргадаг инфляцийн зорилтод одоо төсөөллийг бол бас гаргадаг тийм. За тэрнээс хэд их зөрөөд эхлэх юм бол одоо иргэд одоо Монгол банкнд итгэхгүй болох ч юм уу тийм эрсдлүүд үүсэх учраас Монгол банк бол тодорхой интервалтайгаар төсөөллүүдээ бас нэг талаасаа гаргадаг нөгөө талаасаа бас иргэдийн одоо хүлээлтээс хэд зөрхөөргүй тийм одоо төсөөллүүдээ гаргадаг тийм. Тэгэхээр энэ утгаараа одоо Монгол банкны үйл ажиллагаа за зорилгынхаа хувьд ямар нэгэн байдлаар ийм хоёрдмал утгыг илэрхийлэх оновчгүй гэдэг ийм асуудал байгаа. Энэ бол сүүлийн жилүүдэд нэлээд хэрэгжиж байгаа. Тэгэхээр энийг бол олон улсын жишгт нийцүүлж за үнийн түвшний төвтөртэй байдлаа гэж тодорхойлох нь бол илүү оновчтой гэж бол үзэж байгаа.
За цаашлаад Монгол банкны хүрээнд бол үйл ажиллагаагаа улсын хурлд бол одоо жил бүр тайлагнадаг. За төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэл гэдэг одоо баримтчгийн хүрээнд бол үйл ажиллагаагаа ингээд тайлагнадаг. Тэгэхээр яг уу энэ дээр юу гэж байгаа вэ гэхээр Монгол банк бол өөрөө үйл ажиллагаа олон нийтэд нээлттэй танилцуулж байгаа тохиолдолд заавал улсын хурлаар ер нь бол ингэж батлуулах ер нь шаардлагагүй гэдэг ойлголтыг бол ярьж байгаа. За цаашлаад бол Монгол банкнаас яг урт хугацаанд Монгол банкны одоо мөнгөний бодлогын тайлан ч гэдэг юм уу Монгол банкнаас гаргаж байгаа мөнгөний бодлогын мэдээлэлтэй бол юу гэж төрсэн байдаг вэ гэхээр инфляцийг дунд хугацаанд тэдэн хувь тогтворжуулна гэж тулж ирсэн байдаг. Гэхдээ одоо төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлд бол одоо дараа жилийн инфляцийн зөрчилдөг болны талаасаа тодорхойлж өгсөн байдаг. Тэгэхээр энэ маань өөрөө оновчгүй. Яагаад тэгэхээр мөнгөний бодлогын шийдвэр гаргалт нь хурдан боловч хэрэгжих хугацаа нь бол харьцангуй удаан байдаг. Харин сангийн бодлого буюу засгийн газраас гаргаж байгаа шийдвэр гаргалт нь удаан байдаг боловч хэрэгжих шийдвэр гаргалт нь одоо удаан байдаг боловч хэрэгжих хугацаа нь илүү хурдан байдаг. Тэгэхээр ингээд мөнгөний бодлогын сангийн бодлогын хувьд харьцангуй ялгаатай байдаг учраас одоо юу гэдэг Монгол банкнаас гаргаж байгаа одоо мөнгөний бодлогын шийдвэр гаргалтын инфляцид одоо үзүүлэх нөлөө нь бол тодорхой хугацааны хоцрогдолтой байдаг учраас инфляцийг 1 жилийн хугацаанд ингэж тодорхойлох нь өөрөө оновчгүй гэдэг асуудлын талаар ярьж байгаа гэсэн. Тэгэхээр инфляцийг одоо 1 жилийн хугацаанд биш дунд урт хугацаанд тогтворжуулах зорилттой түвшнийг тодорхойлох нь илүү оновчтой гэдэг энэ одоо санал зөвлөмж гэдэг бол тус одоо судалгааны ажилд бол дурдсан байсан. Тэгэхээр миний хувьд ч гэсэн бол эдгээртэй санал нэг байгаа. Тэгэхээр олон улсын жишгт ч гэсэн ерөнхийдөө инфляцийн зорилттой түвшнийг бол дунд хугацаанд одоо тодорхойлоод ингэж явдаг. За тэгээд энэ хүрээд одоо миний подкастын маань өндөрлж байна. Анхаарал хандуул сонссон та бүхэнд баярлалаа. Баяр таа.